Бидэнд багаас мань өглөөний цай бос хамгийн чухал хоол гэж ойлгуулж ирсэн. Энэ нь ч үнэн. Гэхдээ өглөөний хоолндоо яг юу идэж босох, юу идэж босхгүй вэ гэдэг бас маш чухал асуудал. Бие махбодыг хэрэгтэй амин дэмээр хангах ёстой ашигтай өглөөний цай гэж байдаг бас. Эсвэргээр эрүүл мэндэд том асуудал үүсгэж чадах хэд хэдэн хүнсч гэж бий. Хэрвээ чи өглөө идэж босохгүй 10 хүнсийн талаар мэдэхгүй бол өглөөний цай хичнээн хортой байж болохыг мэдээд гайхах бах гэж бодож байна. Сонин факт суугийн энэ удаагийн дугаарыг олон улсын спортын компани хамтран хүргэж байна. Та 18 нас хүрсэн бол бичиг дор байрж холбоосоор нэвтэж оноод бүртгэж үүсгэхдээ манай S-Facts гэдэг урамшуулсан кодыг оруулаад анхны цэнэгчтэй урамшуус авах боломжтой. Хянта талах. Энэ бол өглөөний цайны хамгийн муу сонголтуудын нэг. Учир нь биед маш их хэмжээний өөх тус эгчлэг өгдөг. Ийм хавчуугтай тасханд ашигтай шим тижил бараг байхгүй гэж хэлж байна. Хэрвээ та өглөө тасах хэдээс сурсан түүнээсээ татгацыг хүсэхгүй байгаа бол түүнийг ашигтай тижирлэг болгох хэрэгтэй. Жишээ нь цагаан талхыг бүхэл үрийн талхаар хямыг бяслаг эсвэл эгчлэг багтаа өөр зүйлээр сойж болно. Махан бүтээгдэхүүн төрж бүрийн хям, зайц, утсан мах, гахаа мах болон элегний ногш. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага боловсруулсан мах хэрэглэх үед үүсэх эрүүл мэндийн эрсдлийг харьцуулж үзсэн байна. Тэд үүнийг тамхи татахтай адил хэмжээний аюултай гэж үзжээ. Шинжээчид боловсруулсан мах нь гидсний хор тавдар тусах эрсдлийг эрс нэмэгдүүлдэг болохыг тэмдэглээд ийм төрлийн бүтээгдэхүүний хэрэглээг өдөрт 50 г хүртэл хязгаарлахыг зөвлөсөн байна. Хэрвээ та хайрст үлд, экзема зэрэг аимшигтай нэртэй өвчнүүдийг тусахыг хүсэхгүй байвал өглөөний цайндаа зайц хянаас илүү ашигтай зүйл сонгосноо дээр дашин дуртахад өглөө юу идэх нь хамгийн зөв бэ гэдэг талаар бид удахгүй ярилцгаасан. Жүржийг үлсэн элхэн дээр идэх нь хашиж хөдөлгөх эсвэл ходоодны өрсөл үүсгэх эрсдэлтэй. Хэрвээ та кинон дээр гардаг шиг өглөөгөр шинэхэн шахсан жүржийн жуус уух туфта бол үүнээс өмнө эхлээд оёосны агшаамал эзэн нь дээр шүү. Гайдлыг үлсэн үедээ идэх нь зүрх судасны өвчлөл үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Гайдланд магний ихэр агуулгаддаг тул хоосон ходоодондоо идэх үед биеийн кальц магнийн тэнцвэрийг алдаг дузах аюултай. Түүхий ногоо Орвис тэмх байцаа чинжүү зэрэг хүнсийн ногоо нь хүчлэгтэй байдаг тус ходоодны саст бүрхөвчийг зочроодог. Мөн энэ нь ходоодны шах, өрөвцөл төрөж болзошгүй. Энэ бичлэгийг хийх явцдаа өгчөө ер нь юу идэж болохыг ч мэдгээ байлаа. Гэхдээ жагсаалтаа өргөжлөлцгээе. Хүүтэн ундаа. Ийм төрлийн ундаа нь өглөө хоос боловсруулах үйл явцыг эхлүүлэхэд хүндрэл учруулдаг тус бүлээн зүйл уухан дээр. Жишээ нь жаахан цай ч юм уу бүлээн ус уух хэрэгтэй. Амттан унтаад сэрсний дараа нойр бучгаанд сахарыг задлахад шаардлагатай инсулинийг ялгаруулах чадваргүй байдаг. Энэ нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг. Мөн сахар нь хүчлэг орчин үүсгдэг бүтээгдэхүүн тус хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулдаг байна. Ерөнхийдөө өглөө бүр сахарын хэрэглээгээ багасгасан дээр үннийг хэлэхэд бүр идэхгүй байвал бүр сайн. Кофе. Өглөө өчн дээр аяг кофе уух дуртай хүмүүс энэ зуршлаас ойлгох тухай бодох хэрэгтэй. Өчн үйдэг кофе уух нь ходоодны саст бүрхөвчийг цочроож ходоодны шүүс ихээр ялгархад нөлөөлдөг бөгөөд энэ нь ходоодны өрөвсөлд хүргэж болзошгүй. Тиймээс кофега цайныхаа дараа уухаар хойшлуулсан дээр. Сармис нөөшилсөн болон утсан бүтээгдэхүүн. Сармис идэх сайн ч гэсэн үлэн дээр идэх нь хортой гэдгийг дурдах хэрэгтэй. Энэ нь ходоодны агшлтыг үүсгэдэг. Түүнчлэн төрөл бүрийн нөөшилсөн утсан бүтээгдэхүүнүүдийг зөвхөн өглөөний цайнд гэлтгүй ер нь огт хэрэглэхгүй байсан нь дээр. Гэхдээ утсан маханд үнэхээр нугасгүй дуртай хүмүүст үүнийг тайлбарлаач нэмэргүй байх л та. За ингээд амарсан ёсоор өглөө идэхэд хамгийн тохиромжтой 10 хүнсийг танилцуулъя. Эдгээрээс хамгийн энгийн нь бол ус юм. Бие махбодын бодисын солилцоонд амин чухал шаардлагатай усны нөөцийг заавал нөхөх хэрэгтэй байдаг. Тиймээс өглөөг 1-2 аяг ус уухгүйгээр бүү эхлүүлээрэй. 15 минутын дараа л гэхэд та сэргэг болж хоосны дурсалтаа нэмэгдэхийг мэдрэх болно. Энэ нь бие махбодод хэрэгтэй зүйлээ авч өглөөний цайгаа уухад бэлэн болсныг илтгэж бүт өгөх юм. Тиймээс өглөөний цайнаас өмнө аяг ус уухаа магтууцай. Өндөг ус уураг, мөн амин дэм, төмрийн баялаг их үүсвэр юм. Уургийн агуулсамж өндөртэй тул өндөг эзнэр цатгалан мэдрэмж төрж өдрийн турш бага ихчлэг авахд тусалдаг. Түүнчлэн өндөг нь үнэтэй биш, бэлтгэхэд маш хялбар хүнс юм. Танд нууц дэлгэхэд би сүүлийн 2 жил тасралтгүй өндөг идэж байгаа бөгөөд өглөөний цайнд үүнээс дээр сонголт олж хараагүй л байна. Олон өндгийг 20 гаруй янзаар бэлтгэж болдог болохоор хязгаарч идэхээс өөддөггүй.
Дараагийнх нь агшаамс буюу cash. Энэ бол бас л янзтай сонголт шүү. Агшаамс нь нүүрс усны гол их үсэр бөгөөд маш их хэмжээний бичил элемент мөн бие ашигтай органик хүчлүүдийг агуулдаг. Агшаамс нь биед амархан шингэхээс гадна удаан хугацаанд өсөхгүй затгалан байлгана. Үр таринд агуулгаддаг нийлмэл нүүрс ус нь биед шаардлагатай эвч хүчийг өгөхөөс гадна бие галбирт сөрөг нөлөө огт үзүүлэхгүй. Харин ч эсрэгээрээ сайн нөлөөтэй. Тиймээс багттай эцэг эхүүд каш идэх гэж хэлдэг байсан нь үнэн үг байжээ. Хэрвээ та одоо өглөөний цантаа каш иддэггүй бол буцаад идэж эхлэх хэрэгтэй. Бүхэл үрийн талх эсвэл хөх тарианы буюу хар талх. Хөх тарианы талх нь үр тарианы нэгэн ажил их хэмжээний нүүрс ус агуулдаг. Мөн удаан хугацаанд цантгалан байхад тусалдаг. Цагаан талхыг бодвол хөх тарианы талханд амин дэм, бичил элементүүд ихээр байдаг байна. Тиймээс цагаан талхад цонхоо шидэд оронд нь хөх тарианы талх хөдөлтөн аваарай. Бяцлаг. Бяцлаг нь уураг болон каш агуулдаг бөгөөд эсэглэн жимс улаан лойс болон хүнсний ногоотой сайхан зогцдог. Өглөөний цайны олон төрлийн хоосонд бяцлаг ордог шүү дээ. Тараг. Тараг нь уураг кальцер баялаг бөгөөд хоол боловсруулах үйл ажиллагааг хэвэн болгож дархлааг дэмжин стресс эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг. Хэрвээ та энэ жигсаспыг тэмдэглэж авч байгаас дахианы махыг мөн нэмээрэй. Энэ бол уургийн маш сайн их үсэр мөртлөө өөх тос нүүрс ус бараг агуулдаггүй. Чансан дахианы мах идэх нь өглөөний цаг өгөөжтэй болгохын зэрэгцээ. Биеийн жинд ямар ч аюулгүй юм. Зүгийн бал. Зүгийн бал хүний биед ямар ашигтай хүн бүр мэддэг байх. Зүгийн бал нь арц, овёс, каш, шарсан талх, шарвин зэрэгтэй холилдон өглөөний цайны цэсэнд ихээр ордог. Зүгийн балсанд агуулдаг фруктоз нь нүүрс усаар буюу эрч хүчээр хангадаг. Мөн ариутгах чанар нь вирус болон бактеритай тэмцэхэд тусалдаг байна. Товчондоо зүгийн бал бол үнэхээр янзтай сайн эд шүү. Одоо харин орон унтахын өмнө юу идэж болохгүй тухай ярилцъя. Мөн яагаад орой идэж болохгүй талаар хэдэн үг хэлье. Шүн унтаж байх үед хоол боловсруулах үйл явц удаашардаг. Тиймээс унтахаас өмнө идсэн хоол өглөө босвол бараг шингэхгүйгээр ходоодонд үлдэж зүгээр л ялцардаг. Өөрөөр хэлбэл би урд орой пицца идчихэд өглөө нь яагаад ийм хавцсан амтан сэрж байна гэд гайхдаг байсан. Харин одоо учрыг нь мэдлээ. Өглөө нь ходоод тэр бүгдийг шингэх ёстой болдогч сэжний дараа үүнийг хийх нь түнд амаргүй байдаг. Үр дүнд нь хорт бодис бид үүсэж цуснд шингэдэг байна. Үүнээс болж ноцоорох, дархлаа сулрах, илүүдэлчин үүсэх болон миний түрүүчийн ярьсан нүүр хавгнах шинж тэмдгүүд илэрдэг. Тиймээс унтахаас дор хаяж 2 цагийн өмнө юм идэхгүй байх хэрэгтэй. Хэрвээ унтахын өмнө үнэхээр идмээр санагдвал яах вэ? Хэд тооших хэрэггүй л дээ. Удаан хугацаагаар үүсэх нь бие махбодод нөөц цоромтуулах дохио өгдөг. Тэгээд ч үжин хотодтой унтах нь нойр гүдэл түргэх эгсчтэй. Унтахаас 3 цагийн өмнө ойрон хоолоо идэх нь таныг энэ асуудлаас аварна. Үүнд тослоггүй арцтай ногооны салат, аяг, сүү, зүсэм, крекер эсвэл бяцлаг байж болно. Гэхдээ хинч орой хоосондоо ийм юм идтүүг бид бүгд мэдэндээ. Тэгвэл унтахын өмнө ямар нэг юм цогцчмор байвал яах вэ? Ходоод руу юм шидчихмээр байвал гэсэн үг л дээ. Энэ үед гарц бий. Тиймээс зөрөг ичлэгтэй хүн сонгоорой. Алим. Ходоод гидсний замын үйл ажиллагааг хэвэн болгодог эслэг агуулдаг. Холестериний төвшин бурууч турахад тусалдаг. Гэхдээ ходоодны асуудалтай бол гидэс дүүргэж мэднэ. Өөрөөр хэлбэл та унтаж байхдаа унгарна гэсэн үг. Дараагийнх нь цитрус жимс. Нэг жүрч эсвэл мандариноос хэтрэхгүй байхыг зөвлөж байна. Хоол шингээхдэд сайнаар нөлөөлдөг С амин дэм. Эслэг ихээр агуулдаг. Мөн ходоодны өвчтөй хүмүүс хэрэглэхэд тохиромжгүй. Цоохор майлс. Эслэг багтай, эслэг ихтэй энэ ногоог луунтай салат эсвэл шүүс хэлбээр хэрэглэж болно. Гэхдээ цоохор майс нь жирэмсэн үед зохимжгүй тул хэрв та жирэмсэн бөгөөд энэ бичлэгийг үзэж байгаас яг одоо жагсаалтаасаа хасаарай. Камбаза буюу хавтгай загас. Амин хүчлийн тэнцвэртэй найрлагатай уураг агуулдаг тус маш хурдан бөгөөд амархан шингэдэг. Кефир. Энэ нь шингэхэд хязбар эзний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг бөгөөд их хэмжээний калц агуулдаг. Энэхүү бичил элемент нь харанхуйд буюу шөнө унтаж байх үед биед сайн шингэдэг. Кефир нь тайвшруулах үйлчилгээтэй. Үүнийг нойр гүдлээс урьдсан сэргийлэх хөнгөн арга болгон ууж болно. Гэхдээ ходоодны хүчил ихсэх хандлагатай бол хэтрүүлж болохгүй. Эс тэгвэл дахиад л унгаж эхлэн шүү дээ. Хөрөн манжин, илчлэг багтай хүнс, ургамлын тостой холд салат байдлаар идэхийг зөвлөдөг. Өөх тосыг шатаадаг бөгөөд өөхний эсэд цусны судас үүсгэж сэргийлдэг. Өөрөөр хэлбэл өөхний эсийг андах чадваргүй болгодог гэсэн үг. Мөн гидсний гөрүүцэх хөдөлгөөнийг зохицуулж, гидсний ашигтай бактерийг тэнцвэржүүлэн биеийг хорт бодис шаар шахацаас цэвэрлэдэг.
бас нөгөө өглөө идэж усахгүйгээд байсан гайдал жимс. Үүнийг харин унтахын өмнө идвэл сайн. Унтахын өмнө нэгээс илүүгүй гэдэгэд нойр хүрэхэд тоослоно. Гайдлан дагуулдаг триптофан хэмээх амин хүчлийн ачаар мэдрэлийн системд эргээр нөлөөлдөг. Гэхдээ цусан дахь сахарын хэмжээ ихтэй хүмүүст хориотой шүү. Түүнчлэн дахианы цээж мах, хатаасан талах, усанд чансан овёосны агшаамал, нэг шихэг төмөс, атга хатаасан жимс зэргийг бага хэмжээгээр идэж олно. Зөвхөн болтой бүлээн сүв танд сайхан нойр бэлэх бол аяг сүвтэй ногоон цайн өлсөх мэдрэмжийг танд дарах болно.